0-5 насны хүүхдэд ном сонгохдоо 20-с дээшгүй хуудастай үсгийн хэмжээ нь 16-аар бичигдсэн, эрүүл мэндэд аюулгүй будгаар будагдсан номыг сонгоорой. Яагад гэвэл бага насны хүүхэд номоо хазаж өмхөж илүү дотн харьцдаг юм аа. 2-3 настай хүүхдэд ном сонгохдоо хуудас цөөн, том зурагтай, тэрж явахад амархан, шүлгийн холбоос үгийг орсон номыг сонгоорой. Учир нь гэвэл хүүхэд энгийн өгүүлбэрээс шүлгэлсэн үгийг ойлгох нь амархан байдаг. Гураваас 5 настай хүүхдийн номыг сонгохдоо агуулгын хувьд үлгэрийн, хүүхдийн зохиолын, хүмүүсийн амьдралын онцлогийг харуулсан, гэр бүл найз нөхөд нөхөрлөлийн тухай, амьтад эд юмсын тухай цээжил тогтооход хялбархан энгийн өгүүлэмжтэй байна. Мөн хүүхдийн бүтээлчүүлэгс дэмжихэд зориулагдсан зурдаг, байрдаг, хайчилдаг, эвлүүлдэг, хүүхдийн гараар бүтээж болох үс бүтээлч номыг сонгох нь тохиромжтой байна. Номын сонч миний анзаарснаар үг хэл нь хөгжиж байгаа бага насны хүүхдэд эцэг эхчүүд нь номыг сонгож өгөхдөө хамгийн нэгдүгээр зөв бичгээ алдаагүй, хоёрдугаарт нь утга зүй алдаагүй номыг сонгож өгөх нь чухал байдаг. Яагаад гэвэл хүүхдэд хамгийн анхны ном, анхны үг нь насан туршид нь мартагддаггүй юм аа. Уран зохиолын төрөл дотроос хамгийн хүнд нь магадгүй хүүхдийн уран зохиол. Яг гэвэл хүн болгон тийм ариун гэгээн тансаг, нандин, эмзэг, уран ертөнцийг бүтээж чаддаг байхгүй. Эдгээр шинжүүдийг хэр хэмжээгээр багтааж шингээж байна, тэр хэмжээгээр хүүхдийн уран зохиолыг үнцийн тодорхойлогч байдаг. Эдгээр шинжүүдийг багтаагаагүй бол, шингээгээгүй бол хичнээн хүүхдийн тухай бичсэн ч хүүхдийн уран зохиол болж чаддаггүй. Энэ шинжээрээ хүүхдийн уран зохиол онцгой өрмөц. Тийм учраас хэн дуртай хүүхдийн уран зохиол бичиж чаддаггүй. Хүүхдийн уран зохиолд хамгийн чухал нь агуулга. Агуулгаар дамжиж хүүхэд төлөвшдөг. Эцэг эхчүүд хүүхдэд ном сонгохдоо энэ ном миний хүүхдэд юу хэлэх вэ гэдгийг эхлээд мэдэх нь чухал. Хүүхэд анхлан номыг 6-аар уншиж сурдаг. Зурагт номын зорилго бол агуулгыг 6-аар илэрхийлэх юм аа. Манай охин энэ номонд их дуртай байсан. Харин хүү маань энэ номыг сонирхгүй байна гэд эцэг эхчүүд нь гайхаад байдаг. Яг үнэндээ эрэгтэй эмэгтэй хүүхдийн номонд хандах сонирхол нь бол өөр өөр. Тийм учраас хүүхдийнхээ сонирхол сонголтын нэгдүгээр тавиарай. Хүүхэд номоос сэтгэл зүйн боловсролыг олж авдаг. Ялангуяа номын дөрүүдийн сэтгэл зүйн асуудлаа хэрхэн даван туулж байгаагаас хүүхэд ухамсаргүйгээр суралцж байдаг. Тийм учраас эцэг эхчүүд та бүхэн номын гол дөрүүдэд анхаарлаа хандуулж номоо сонгож байгаарай. Бага насны хүүхдтэй эцэг эхчүүд ном сонгохдоо маш сайн редакторлогдсон ном сонгох хэрэгтэй. За сайн редакторлсан номыг ялгаж таних хамгийн энгийн арга бол зураг, текст хоёрын харьцаа байдаг. Текстээр өгүүлсэн утгыг зураг илүү гоё баяжмал, дэлгэрэнгүй болгож харуулсан байх хэрэгтэй байдаг. Хүүхдийн номыг 100 удаа уншсан ч, за хүүхэд 100 удаа уншуулсан ч, 1000 удаа эргүүлж харсан ч сонирхолтой байх хэрэгтэй. Эцэг эхчүүд үр хүүхэдтэй хамгийн шим дижээлтэй витаминлэг сайн хоол өгөхийг хэн хөнгө хүсдэг шүү дээ. Яг түүнтэй чи адилхан хүүхдийн уран зохиол дотор байгаа тэр янз бүрийн төвшин уран зохиол, төвшний зохиол бүтээлүүд дотроос хамгийн шим дижээлтэй уур витаминтэй зохиол гэдэг тийм зохиол бол яхаарахгүй сонгодог бүтээл. Тийм учраас сонгодог гэж хүндрэлтэн үр хүүхэдтэй үеийн үед уншуулж ирсэн, цааш уншуулж ирэх тийм зохиол байна. Тэндээс хүүхэд оюун санаа болон зүрх сэтгэлдээ хамгийн ихээр тэр нандин сайхныг өвлөж авах болцоотой тийм зохиолыг сонгодог зохиол гэж товчхондоо хэлээд байна. Таны хүүхэд ном сонирхгүй байна уу? Тэгвэл та хүчлэх хэрэггүй. Харин орчныг номтой болгочих.
Тэгвэл хүүхэд орчноос аяндаа хүмүүждэг. За хүн бүр хүүхдээ сайн хүн болоосоо гэж боддог. Хүүхдээ сайн хүн болохын тулд та бүхэн хүүхдээ аль болох багаас нь тогтмол хугацаанд орой бүр ном уншиж өгөхөөс гадна номын тухай дурсамжилтэх номын дэлгүүр номын санд хамт очиж байгаарай. Өвөө эмээ аав ээж гэр бүлийнхэн маань надад зориулж бага байхад маань маш олон гоё ном уншиж өгдөг байсан. Тийм учраас би ном ямар сайхан юм бэ гэдэг бодол надад төрж ирсэн. Мөн би 5-аас 6 наснда ээж аав гэр бүлийнхэнтэйгээ хамтраад нэгэн бяцхан ном хийсэн. Тэр номоо хараад би ер нь яагаад заавал өөрөө юм гоё ном хийж болохгүй гэж итгэх хүсэл төрсөн. Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдүүдээ бас дэмжээрэй, туслаарай.